маш олон дахин төлөвлөлтийн барилгын ажлууд явагдаж байдаг. Энэ дээр ер нь сургууль цэцэрлэгээ яаж төлөвлөж байгаа юм бэ? Орон сууцны бодлогын газар. Барилгын компаниуд маань сургууль цэцэрлэгээ яаж батлуулсан юм бэ? Батлагдсанд барилгын хуулиараа 1000 өрх тутамд нэг сургуультай байна гэдэг ийм хууль яригдж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр нийслэлийн иргэдийн хурлаар баг тойроогийн 200 гаруй га газар дотор жишээ нь одоо дахин төлөвлөлт барилгажилтын ажил явахад 7-оос дээш давхар барилга барихгүй гэдэг ийм одоо шийдвэр нийслэлийн иргэдийн хурлаар гарлаа. За энэ болгон бол одоо энэ хүн амын нэгтарчлалтаа уялдуулж сургууль цэцэрлэгийн нийгмийн дэд үтцүүдийн асуудлыг шийдвэрлэх ийм хэрэгцээ шаардлага байгаад байгаа. Баянзүрх дүүрэг бол сүүлийн жилүүдэд хурдан хөгжиж байгаа, хүн амыг төвлөрж байгаа Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болсон. Эдийн төлөвлөлтийн хурлаар Улаанбаатар хотын 40-50 мянгад их тойрог баг тойрогийн дахин төлөвлөлтөд орон сууцны өндрийн хязгаарыг тогтоосон шалтгаан гэвэл олон улсын жишгээр нэг гад амьдарж байгаа хүмүүсийн тоо буюу нягтшил хэтрээд байгаа. Тэгээ Улаанбаатар хотын зүгээр жишээс авч үзэхэд манай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Улаанбаатар хотын хамгийн их нягтшилтай бүс буюу нэг га дээр 1172 хүн суурьшиж байна гэсэн тоо үзүүлэлттэй байдаг. Энд чинь 420 байхаас 1172 үдж бараг 3 дахин хэтэрж байгаа. Зогсоол, нийтийн эдэлбэр газар, сургууль цэцэрлэг, тэгээд төгжрөл гэдэг асуудал чинь нөгөө нэг гад байх хэвээр амьдарч байгаа хүн амын тоо дэлхийн жишгээс 3 дахин хэтэрсэн юм асуудлууд байгаад. Өнөөдөр ягаад энэ дахин төлөвлөлтийн компаниудтай уулзж ийм нөхөр Улаанбаатар хоттой энэ дахин төлөвлөлтийн төлөвлөлтүүд нь хаана яваад байна? Ямар асуудал үүсээд байна? Ажлынхаа цар хүрээндээ аль байгууламж нь ордын орохгүй юу? Дахин төлөвлөлтүүдэд бодлогын үед яаж барьж явах вэ? Энэ ялангуяа Баянзүрх дүүрэг дээр хамгийн олон компаниуд дахин төлөвлөлтөөр амжилттай ч кейс тохиолдлууд байгаа, асуудалтай ч одоо компаниуд байгаа. Тэр энийг юу нэг компаниудынхаа удирдлагуудтай тэгээд манай нийслэлээс одоо энэ орон сууцны бодлогын газар хот төлөвлөлт хамт байж байгаа хэдүүлээ ярилцаа шийдлийг бол цаашаа зөв бодлогоо бариад явъя гэж.